Сайн байцгаана уу? Цэцэрлэгийн багш боловсрол дуралдаанд оролцож байгаа 4-р цэцэрлэгийн багш Үнэн Баяр байна. Орчин үеийн дагаад хүүхдүүдийн гар утасны хэрэглээ ихсэж номтой нөхөрлөх цаг ховор болсон байна. Энэ хичээлийн жилд хүүхдийн хэл яриаг хөгжүүлэхийг анхаарч цэцэрлэг дээр олон төрлийн үйл ажиллагааг зохион байгуулахаас гадна эцэг эхчүүдэд хүүхдүүдтэйгээ хамтдаа ярилцах, ном үзэх, зэргээр хэл яриаг хөгжүүлэхэд нийт 50 гаруй зөвлөмж мэдээллийг хүргэж ажилласан. Үүний үр дүнд гэрийн номын сантай болсон сайн туршлага байна. Хүүхдийг номон дуртай болгоход 5 дахь орчин хамгийн чухал байдаг. Иймээс гэртээ эцэг эхчүүд хүүхдүүдтэйгээ хамтран гарын дурах материалыг ашиглан хэлбэр аргаар номын болон бүтээж хүүхдүүдийн өөрийн гэсэн орон зайг бий болгон номон дуртай ном үзэх сонирхолтой болгох зөвлөгөө зөвлөмжийг хүргэж байна. Нэгдүгээрт эцэг эх та хүүхдийнхээ сонирхлыг асууж ярилцаарай. Миний хоёр охин ямар ном үзэх дуртай вэ? Дуулдаг ном. Өө тий, дуулдаг ном. Өөр ямар ном үздэг вэ? Пони. Өө пони ном үздэг тий. Тэгвэл Гуруулаа олон номнуудаар тавьж үрж тавих гоё. Номын сантай болох уу? Хоёрдугаарт эцэг эх та хүүхдтэйгээ хамтдаа номын сантай танилцах аялал хийж, номын сангийн орчинг танилцуулаарай. Энэ хараа хүүхдийн уншлагын тайван юм. Энэ номын сан баггүй. Гуруулыг шаардлагыг ном унших уу? тэгээд За тий. Ээж хин яг зөвсүүлэр таалагдсан уу? Оо ингэж гоё номоо уншичаад номоо гоё хураагаад байранд нь тавьдаг тийм ээ? Сайн байна. За яг гуруулаа дэлгүүрлөө. За тий. Гуравдугаарт эцэг эх та номын дэлгүүрээр хүүхдүүдтэйгээ хамтдаа явж хүүхдийнхээ сонирхлын дагуу номыг сонгуулж худалдан авалт хийгээрэй. Тийш тий номын дэлгүүрч зөндөө олон ном байдаг. Тэгээ өөрөө таалагдсан номоо сонгож авдаг байхгүй юу? Та сонгоод авсан уу? би хэлчээ. Одоо тэгвэл сонгож авсан номнуудаа аваад гэртээ харих уу? Дөрөвдүгээрт эцэг эх та гарын доорх материал ашиглан хэлбэр аргаар хүүхдийнхээ сонирхлыг татсан номын сан хийж хүүхдэд таатай орчин бүрдүүлэн хүүхдтэйгээ хамтдаа номын сангаа тохижуулан баяжуулаарай. Найз чинь юу гэвэл үлгэрээ гэж хэлнэ. Ийчээ бодсон. Номын тавиурын гоё лүүрчлээ шүү дээ. Хардаа энэ номоо. Ямар вэ? Гоё. Хүүхдийнхээ онцлог тохирсон гэрийн номын сантай болж тэдний хөгжлийг нь дэмжээрэй.